За энэ ер нь бол нутгийн удирдах энэ орон нутгийн удирдлага энэ харилцааг сайжруулах зайлшгүй шаардлага байгаа, чадварчуулах, эдийн засгийн хувьд ч гэсэн хүн хүчний хувьд ч гэсэн ийм шаардлага ер нь бол байгаа. Энэ зүйлийн үзэл баримтлалыг амлиулах өнгөрсөн жилүүдэд бол ер нь бол төвөөс удирддаг, төвөөс чиглэлүүдэд иймэрхүү хандлага байгаа. Тэгээд энэ дээр яг орж исэн хуулийн төсөл дээр томилно гэдэг чинь өөрөө бас нөгөө чөлөөлөх дур зэрэг гэх юм уу эрхийг одоо хамтдагдаг. Тэгэхээр энэ 7 энэ томилох эрхийн 4 нь болохоор томилох хуулийн энэ юу гэж болоо? Тэ хууль заасны дагуу чөлөөлнө гэж байна. 3 нь болохоор зүгээр шууд томилж чөлөөлнө. Тэгэхээр ер нь бол баг устаржуулахын тулд яг энэ ямар нэгэн хуулийн зүйл залтгүйгээр шууд чөлөөлнө гэдэг энэ 3 залт. Ялангуяа энэ зүйл залтууд нийгмийн халамжийн үйлчлэгээний байгууллагын даргыг томилох, захим хөгжил харилцаа холбооны орон нутгад дахь газар хэлтсийн дарга, биеийн тамир спортын байгууллагын дарга гэх мэтлэн эднийг болохоор ямар нэгэн хууль заасан ч юм уу гэж юм байхгүй зүгээр л шууд томилж чөлөөлнө гэж заасан байна. Тэгэхээр энийг зүгээр хууль санаачлагч дээр энэ адилхан бусдтай адилхан хууль заасны дагуу гэсэн байдлаар өөрчлөлт найруулвал одоо илүү бодиттой гэх юм уу да шууд дур зоргоороо хүн чөлөөлдөг улсын томилгоо болохгүй байх бас ийм эрсдлийг хах зүйл залт болох юм уу гэж бодож байна. Тэгэхээр энэ талаар хууль санаачлагчаас асууя. Чөлөөлөх тэр зүгээр хууль ёсны дагуу биш зүгээр чөлөөлнө гэсэн 3 залтыг бусад 4 залттай адилхан хууль заасны дагуу чөлөөлөх гэдэг байдлаар өөрчлөлт найруулвал хэлцүүлэг явцад энэ талаар хууль санаачлагчаас асуулт байна. Очротын Амгаланбаатар гишүүн хууль санаач хариулъя. За асуултыг хариулъя. За саяын инх төвшин гишүүний саналыг хэлцүүлгээ явцад яг хуульд нийцүүлээд засах боломжтой. Тэгээд засаа явъя. За товчхон тодорхой хариулчлаа. Сархатын Зулбахаар гишүүн асуултаа асууя.